За сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ гэж юугээс дорч болон байна. Манай суугийн үед өнгөрсөн хугацаанд төдийлөх контент ороогүй та бүхэн анзаарсан байх. Бидний хувьд өнгөрсөн жилийн Cycon гэдэг ивент дээрээ 2 томоохон ажлыг хийх гэж байгаагаа зарлж байсан. За тэрний нэгийг нь яг одоо би гартаа барьж байна. За бид өнгөрсөн хугацаанд Carl Sagan-ы Cosmos хэмээх энэхүү гайхалтай бүтээлийг орчуулан энэхүү таны гарт чухад бэлэн болгож байна. За яагаад энэ номыг бид нар орчуулсан бэ гэхээр зэрэг хэрвээ та надаас асуух юм бол за нэг арал руу явлаа гэж бодоход хажуудаа ганцхан ном авч яв гэвэл би яг Cosmos-ыг санал болгох байсан. Яг тэгвэл Cosmos бол яг намайг шинжлэх ухаанд дурлуулсан юм гайхалтай бүтээл байгаа. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо манай гэж юу гэдэг жишээ нь орсон 200 гаруй контент бол одоо жишээ нь энэ номны бараг хагасдан ч хүрэхээргүй ийм баялаг агуулгатай ном байгаа. За энэ ном дээр юу гардаг вэ гэхээр зэрэг нийтдээ 13 бүлэгтэй 13 бүлэг нь тус тусдаа өөр ийм сэдвтэй. Тэгээ ерөнхийдөө хүмүүс бид нар одоо жишээлбэл бусад амьтдаас яаж ингэж ялгарч ийм оюун ухаантай болсон гэдэг хөвслийн түүх. За хүмүүс бид нар дэлхийгээ яаж тэ одоо өөрийнхөө хэлбэртэй гэдгийг нь мэдэж тэгээд тэрнээсээ хойшоо одоо өнөөдөр бусад дэлхий, бусад гаригуудыг танин мэдэх хэмжээнд одоо хөгжсөн тэр танин мэдэхгүй түүх бас агуулгадана. За тэгээд байгалийн философи яаж яваад яг шинжлэх ухаан болж одоо хөгжсөн энэ бас эртний сэтгэгчдийн түүхүүд, том эрдэмтдийн ийм намтрууд гэх мэтчлэн одоо маш баялаг агуулгатай ийм ном байгаа. Тэгээд Cosmos гэдэг нь өөрөө болохоор зэрэг одоо космологи гэвэл ертөнц судлал гэдэг шиг ертөнц гэдэг үгтэй одоо ижлэгээ утгатай. Гэхдээ бас арай нэг өөр утга нь одоо ертөнцийн хаусын эсрэг утга нь грекээр космос гэдэг. Одоо ертөнцид байгаа энэ зүй тогтол байгалийн энэ эмх журмын одоо космос гэдэг үгээр илэрхийлдэг. Тэгэхээр одоо энэ байгалийн одоо шинжлэх ухаантай холбоотой ийм гайхалтай номыг бид нар орчуулан гаргасан. За номын зохиогчийн хувьд бол Carl Sagan гэдэг одоо алдартай гариг судлаач эрдэмтэн байгаа. Carl Sagan бол яг өнгөрсөн зууны сүүлээр шинжлэх ухаан гэж ямар гайхалтай одоо сонирхолтой ийм зүйл юм бэ гэдгийг олон нийтэд одоо түгээн дэлгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан эрдэмтэн гэж явдаг. Тэгээд энэ ном бол өөрөө болохоор бүр 1980 оны ном байгаа. Яг нэг харамсалтай зүйл нь бид энэ гайхалтай тансаг мэдлэгээс 45 жил хоцорсон нь жаахан харамсалтай. Гэхдээ оройтоогүй одоо энэ ном өдгөөч бидний сэтгэлгээнд үр шимээ өгөхөд бэлэн юм байгаа. Тэгээд та бүхний гар дээр очиход бэлэн болсон байна. За энэхүү номыг болохоор зэрэг 2 орчуулагч хуваан орчуулсан. Эхний 7 бүлгийг нь миний бие орчуулсан. Сүүлийн 6 болон австралт бүлгүүдийг инх төвшин гэд найз маань орчуулсан байгаа. За энэхүү номон дээр шинжлэх ухааны зөвлөхөөр Солонгос улсын Чежүүгийн үндэсний их сургуульд квант космологийн группийн судлаачаар ажиллаж байгаа доктор Ганс Сүх шинжлэх ухааны зөвлөх редактораар ажилласан байгаа. Хэл найруулах талаас нь болохоор зэрэг инх цэцэг гэдээ бас найз маань ажилласан. Мөн Монс удраас яг чанаг нянгар гэдээ бас яг мэргэжлийн редакторууд ажилласан байгаа. За тэгээд мөн одоо бүлэг болгоны эхэнд байгаа энэ эртний бичвэрүүдийг нь болохоор зэрэг Мөнхбаатар ах маань илүү мэргэжлийн орчуулагч талаас орчуулж тусалсан байгаа. За тэгээд энэхүү номыг ийм бодит одоо ажил болгоход тусалцаа үзүүлсэн бүх хүмүүст байгууллагуудад талархлаа бас илэрхийлмээр байна. Хамгийн нэгдүгээрт энэ ном бол номыг эрхлэн гаргасан нь Монс удар газар байгаа. За тэгээд энэхүү номыг гаргахад дэмжлэг үзүүлсэн Green Home гэдэг төсөл болон Unread за тэгээд Юна Эрстраны хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. За мөн энэхүү нэр нь харагдаж байгаа хувь хүмүүст бас дэмжлэг үзүүлсэн хувь хүмүүст бас талархлаа давхар илэрхийлмээр байна. За тэгээд та энэ номыг Монс удрын одоо интер номын сүлжээ дэлгүүрүүдээс очоод авах боломжтой. За мөн бас манай gijue.com гэдэг манай вебсайт дээр бэлэн байгаа. Та тэндээс ороод захиалга хийгээд хургуулээд авах боломжтой байгаа шүү. За тэгээд зөвхөн одоо энэ Cosmos-ыг таны гарт аваачаад зогсохгүйгээр бид нар үргэлжлүүлээд Cosmos гэдэг нэртэй подкаст бас эхлүүлэх гэж байгаагаа энэ ташрамд зарламаар байна. Тэр подкаст болохоор зэрэг яг энэ номын тухай биш. Энэ номон дээр маш олон ийм агуулгууд байгаа. Заримыг нь ингээд хитрхи нууршихгүй тулд
товчхон дурдс хийгээд өнгөрсөн сэдвүүд байгаа. Тэдгээр сэдвүүдийг бид илүү дэлгэрэнгүй тайлбарлах ийм төрлийн подкаст хийж байгаамаа. Тэгээд та номоо аваад номтойгоо хамт подкастаа сонсоод явах юм бол бүр илүү танин мэдхгүй мэдлэгийг авах боломжтой болох байхаа гэж найдаж байна.